Улс орн 8хан жил доройтойгүй. Утаа нэг л өдөр гарч ирээгүй. Улныхан өнөөдөр л бий болцохоогүй. 30 гэр бүл 8хан жил төрөөгүй. 30 тэрбум долларын өр нэг л өдөр хоримтлагдаагүй. Үер усны аюул өнөөдөр гинт ирээгүй. Үгээгүй ядуус нэг л өдөр үүсчихээгүй шүү дээ. Тийм ээ, 8 жилд үргэлж илсэн ч юм би, үндсийг нь тас зохих гэж хичээсэн нь ч би. 34 жил уйөөдүүлсэн улсыг 3-4 жилд өргөөд босгох боломжгүй. Залуус та нар 8 жилийг л санаж байгаа. Аргагүй залуу юм чинь. Харин 30 жилд улсаа заран хөлжиж, улсаасаа зүхтэн дайчсан ах нар өнөөдөр хүртэл түмэн дадлагдсан ч төрд нөлөөтэй хിവэрэ байгааг мэдхүү. Сайхан биелэгж байгаа. Монголоос мөнгө орж гарч байгаа холбоо сүлбэтнүүд нь хэвээр байгаа. 1980 оноос хойш төрсэн хүүхдүүд эхнээсээ ачаад авах насанд хүрчээ. Та биднийг 10-аад настай байхад нийгэм солигдож, социализмын үед алдарт их өрөөр бүтээн байгуулсан Монгол орны бүхий л үйлдвэрүүдийг ах нар бараг үнгүй хувьчилж авцгаасан юм. Газар дээрх баялаг ийхүү ах нарын гараар ороод дууссан. Түүнээс 3 жилийн дараа бидний үеийнхнийг 10 хэдхэн настай жаахан хүүхэд байхад ашигт малтмлын анхны хууль батлагдаж, газрын доорх баялагийг лиценз нэртэй цаасаар дамжуулаад хувааж авцгаасан юм. Ингээд газар доорх болон дээрх баялагийг хувааж аваад улсаасаа баян болсон ах нар төрийг завсаргүй эрхшээх болсон юм аа. Тэд улс дотор улс байгуулж тоглоцгоосон. Одоо ч тоглолцоор байна. Ах нарын улс 34 жилд аль хэдийн ам бүхтээ өөрийн дархлаатай систем болон тогтоод энгийн нэг ханиаданд дийлдэхээсээ өнгөрчээ. Амжсан, авилгачсан энэ систем хүнээс хамааралгүй ажилдаг, өөрийг нь хөнөөх аюулт вирусыг андалгүй биеэсээ хөөж зайлуулдаг, өөрт хэрэгтэй амин дэмээч бас гаднаас авч өөрийгөө тэтгэн тэжээдэг, амьд үлдэхийн төлөө тэмцдэг хүчтэй дархлаатай араатан болж хувирсан юм. Би одоо цааш нь юм ярих хэрэггүй юу? Энэ системийн цоглох зүрх нь илбэгдорж, амьсгалах уушиг нь Монгол ардын нам арчилсан намд аврах дархлаа нь төрийн алба шүүх цагдаа тагнуул нийгмийн салаа мөчр болгон тархаж аюул ослоос энэхүү организмаа сэргийлэн байна. Ах нарын бий болгосон авилгын энэ системийг сөнөөх нь амьд үлсэн амаргүй тэмцэл болж хувирчээ. Нэг хүн дангаар, нэжгээд хүн хэсгээр дийлэхэргүй асар том амьд организм болж тогтжээ. Амин тэжээлээ хулгайлсан уул уурхаагаас авч амьд үлдэх дархлаагаа өөрийн гар хөлөө төрд засагт улсыг хурлж сургуулад улс орныг ард олныг шимэгчлэн амьдрсаар ирлээ. Тиймээс нэр дэвшилтийг зөнгөөр нь орхиж болохгүй, улсыг хуралд хэн суухыг урсгалаар нь хаях хоройтой. Арчилсан намаар дамжуулж дархлаагаа бэхжүүлэхээр авилгын системийн эцэг нь алдаагүй ажиллаж байна. Анхаар сонгогчдоо. Харин 80-аад оных нь тэдэнтэй нийлж хувилдаагүй. Хулгай хийгээгүй, улс орноо арилжаагүй, угжинд нь орж тэжээлгээгүй. Тиймээс уурхаа баялгаа эзэд нь буцааж, улны амьдралыг өөдөн татъя гэсэн. Хамтарч хулгайлаагүй залуусал хамжиж цэгцэлж чадна. Аварга мангасын тэжээгддэг алт зэс нүүрс. Хулгайлсан бүхнийг нь авахар хууль гаргахад амин газар нь хүрсэн мэт арвагнан татвагнан атрилдаж байна. Залуу үед хүч дутаж, зайлшгүй тусламж хэрэгтэй байна. Баримтаар илчилж гаргаад, барьж хорж шалгаад, шүүхээр яллаа гэхээр мангасын дархлаа нь ажиллаж маш ихээр эсэргүүцэж байна. Ах нарын өрсөн систем амиа тавих болоогүй, шудраг бусын хонглон шувтарч арилж амжаагүй л байна. Гэвч цаг цагаараа байдаггүй, цагилдаг хөхөөрөө байдаггүй. Монгол ардын нам, арчилсан нам, манай танаа гэж талцах нь өнөө үеийн залуусын өвлөг соёл бишээ. Ман ан чинь манан болон сарнин, манай танаа нам чинь өнгөрсөн үедээ үлдэнэ. Зөв буруугаараа ялгарах, зөв нь буруугаа дийлэх сайн цагийн эхлэлийг сааж авчирмаар байна. Ах нартай эхлүүлсэн тэмцлийг амжиж дуусгамаар байна. Сайн цагийн эхлэлийг авчрах саналаа харин битгий харамлаарай залуусаа. Арчил гих амин сүнс нь болсон анхдагчаа хөнөөчхөд хэргийг нь дуусгаж цоожлох гэж хэн улаарч байна да. Үсэн буурал ээж нь сэтгэлдээ горцоор өөд болсон. Үгүйрч хоосорсон ард түмэндээ үннийг нь мэдэрээ гэд явсан. Амин сүнсээ алуулчхад арчил гэдэг үгээр бамбаахийн ахаад бас дэмээ үргэлжлүүлэх үү ах нараа. Үнд зүйлийг нь арилжчхаад, үйлс зорилгыг нь умартчхаад үгээр нь бамбаа хийж үргэлжлүүлэх үү та нар нүгэлт үйлээ. Арчил чинь зөвхөн нэг намд байдаг, ард түмэн хүртэж болдгүй идүү тэр чинь тэгээд. Андуу энэ төөрөгдлөө 10 хүрэхгүй жилийн түүхээ мартвал ирээдүйгч бас та нар мартна. Бас авч явж чадахгүй. Танд саналаа өгөх хүртэл цөөхөн хэдэн өдрийн хугацаа байна.
8 жилээс жаахан цаашлаад улс орноо хэн сүйтгэснийг, устгаж хэн балалсныг, яагаад ах нар хүлгүй их хүлжиж улсаасаа баян улс болцгоосныг бас тэд орхиод явчихгүй бачуурч юунд зуралдаад байгааг, өнөөдрийн сонгуульд тэр бомтнууд өрсөлдөж өөдөөс чинь та нарыг тавлж байгааг эргцүүлээд нэг үзээч. 8 жилээс жаахан цаашлаад 800-ыг биш юмаа гэхэд наашлаад 30 жилийг эргцүүлж үзээч. Энэ 30 гэр бүл гэж яг юм бэ? Одоо би нэрээ сонсмоор. Би энд хамрагддгүй. Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Зүгээр та бол мөн шүү. Энэ үеийг өөрчлөх гэж эрсдэл хийж яваа эд үе тэнгийнхэндээ итгээд нэг үзээч. Элбэж хамжиж туслаач. Ард түмэн хизээ ялах юм бэ? Ан ман сонгуульд ялах биш, алдагдсан 30 жилийн боломжийг ард түмэндээ эргүүлж авчрах алдаагаараа барьцаалагдаагүй шинэ үе ирж ах нарын үеийг дуусгахыг хэлж байна. Ард түмэн ялбал Монгол ялна. Хэрв хүний өөрийн ах нартай үзэлцэж эхэлсэн ялагдвал хэрчиж тасчхад бэлэн хүний өөрийн ах нар хинхтэг дотроо бодлоо нуун хоног хугацаа тоолж суугаа үзье. Харин залуу үедээ дахиад нэгэнтээ итгэвэл түмний баялагийг түмэнд нь буцаах ширүүхэн эхлүүлсэн тэмцлэн дуусгаж шинэ үеийг авчрах хэрэгтэй байна. Дундаас нь харин тасалдуулчихвал амиа тавих гэж байсан ах нарын систем ахин сэргэж амьлаад шудраг бусын хонголдоо шууд чирээд оруулчих үзээ түүнийг. Дахиад хэлье. 80-аад оныхан орд газар лицензээр аваагүй, олны өмчөөс хулгаалаагүй, тендерээс хумсалж баяжаагүй, төсвөөс хусаж хөлжөөгүй. Улсаа зарж зүхтаагүй, улнаас төрсөн 80-аад оныхны төлөөлөл. Хувааж хусаж цөлмөөгүй бол хуваагдаж юундаа талцах юм бэ? Хурж нэгдэж нийлээд хувьсгалт өөрчлөлт хийцгээе. Айвал бүүхий, хийвэл бүү ай.